Сайн бацаана үзэгчдээ нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. За энэ удаагийнхаа дугаараар та бүхнийг хаалц дулааны урлагийн ертөнцид одоо цойлон гарч ирж байгаа нэгэн төрөл буюу жүжицүгийн талаар за тэр дундаа Монголд хөгжлийнхэн талаар нэвтрүүлгийг бэлтгэн хөрөх гэж байна. Тэгэхээр яг энэ амралтын өдрүүдэд бас Монгол улсын 6 дахь удаагийн жүжицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монголын үйлдвэрчин соёлын төв ордонд бол зохион байгуулагдаж байгаа юм. За тэгээд дэлхий дахинд бол сүүлийн маш хурдцтай хөгжиж байгаа хаалц дулааны урлагийн нэг төрөл бас энэ жүжицүгийн ертөнцөөр үзэж та бүхнийг аялуулах гэж байна. Ингээд нэвтрүүлэгт анхаарлаа хандуулна. Дахь удаагийн жүжицү улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэгээд өнгөрсөн 5 жил зохион байгуулагдчихсан байдал 6 дахь жил дээр хэрхэн өөрчлөгдөж байгаа бол ямар бас төвчлүүд гарсан бэ? За 2000 онд одоо бүх юм шүүгчнэр шин, тамирчид шин, үзэгчид шин, бүх юм шин эхэлжсэн улсын аваргууд 6 дахь жилийн улсын аварга хийж байна. За энэ улсын аварга маань одоо жилээс жил өргөн бүрэлдэхүүнтэй жүжицү барилдаг хүүхдүүдийн тоо олширч эхэлж байна л да. Яг энэ бас жүжицүгийн бас нэг жижигхэн хөгжлийг бас харуулж байгаа зүйлийг тамирчдын тоогоор. За тэгээд өнгөрсөн жилээс Арабын жүжицүгийн холбоо Монголын жүжицүгийн холбоотой хамтарч одоо энэ улсын аваргалаар тэмцээн 2 дахь жилийн зохион байгуулах гэж байна. За Арабын жүжицүгийн холбоо яаж хамтарч байна вэ гэхээр эндээс Монгол улсаас шалгарсан тодорхой тооны тамирчдыг, аваргуудыг одоо бүх зардлын дагаа одоо даатгал, лонгосны тийз одоо юу гэдэг юм бэ? Тэмцээн урдлын ордог тэр тамирчдад нэг зардал гаргахгүй тийм тамирчдыг донгоц одоо Абу Дабигийн одоо шилдэгүүдийн дэлхийн аварга гэж болдог. Яг бүх орнуудын аваргуудыг дуудаж энэ дэлхийн аваргууд гэдэг. Өнгөрсөн жил маань 11 хүн оролцсон. За энэ жил манай тэмцээн одоо 50,000 долларын шагналын сан буюу одоо 6 тамирчны нийт зардал таагдахаар энэ улсын аварга тэмцээн энэ жил зохион байгуулсан. Өнгөрсөн жил 88,000 доллар 11 хүний зардал таахаар юм болсон. Мөн жилийн тэмцээн маань бас нэг онцлог нь багийн шилдэг багууд бас тусгай Арабын жүжиг холбооноос тодорхой хэмжээний одоо мөнгөний шагналуудыг олгогдож байгаа ч гэх юм уу. Ер нь одоо энэ Монголын жүжиг холбоотой хамтарч энэ улсын аварга ингэж хамтарснаар нэлээд бас өргөн хүн хамрах ч юм гэдэг юм уу. Бас улстай олон улсад цацагдах байдал нэлээд хөргөсөж байгаа тэмцээний хувьд. За тэгэл өнгөрсөн жил Монгол, Япон, Солонгос, Хятад гэсэн улсууд яг энэ тэмцээнүүдийг авч ирсэн. За энэ жил Азийн бас зарим орнууд эмгцэн Хятад дээр хасагдсан байгаа нүүдэн зохион байгуулалтаас шалтгаалсан байх гэж ойлгож байгаа. Ер нь жүжицүг хэрхэн яаж хөгжиж хэдэн жилийн жүжицүгийн туршлага нь ямар байна? Тэр оролцогчийн хүрээ ямар байна уу? За тэгээд гадаадд оролцох тэмцээнд ямар байна уу? Яг нотор шилдэгдэн дэлхийн аваргад ирэх хэмжээний тамирчин тэр оронд байна уу гэдгийг нэг харна л та. Тэгээд хоёр тал хөгжлийнхэн цараараа харна. Тэгээд өднөн жил манайхан Эсний Азийн наадамд нэлээд өндөр сайн оролцсон, 2 алтан медаль хүртсэн. За тэгээд Азийн аваргуудаа нэлээд амжилттай оролцсон. Зүүн Азийн наадамд нэлээд олон медаль хүртсэн. За энэ тамирчдын шалгуурууд энэ бол хангасан баг. Тэгээд бас энэ тогтмол дандаа дэлхийн аварга бүх юмд оролцож яадаг гэдэг үгнээс Монголд энэ тэмцээн зохион байгуулалтын санал ирсэн. Тэгээд бид нар сандыг дуртай хүлээж аваад ингээд анхны тэмцээн нээгээд тэгээд бас өнгөрсөн жилийн шалгуурт бас тэнцсэн гэж ойлгож байгаа. Тэгээд нэлээд өндөр шалгуурууд тавьдаг л да. Одоо шууд телевиз явах хэвээр тэгээд сурчлагын ингэж явах хэвээр 4 сарын өмнө бүртгэлээ эхлүүлсэн байх хэвээр ч гэдэг юм уу. Тэгээд яг одоо өнөөдрийн бол бас манай улсаас бэрхшээлтэй юмуд нэлээд ажиглаж байна л да. Одоо ингээд 9 сарын өмнө товлцсон манай холбоо товлоод спортын дуурданд ингээд зарлцсан байсан. Гэсэн хэдиж он гарангуудаа одоо тухайн одоо тэр байгууллагаас ингээд том төрлийнхээ холбоотыг тэмцээний календараар уншихаж оруулаад одоо манайх өөр газар их жишээний ч юм ингээд яг нэг олон улсын өмнө жилийн төлөв одоо жилийн өмнө гардаг төлөвлөгөө нь олон улсын төлөвлөгөө жоохон зөрчилдөх ингээд танах яга заа солигдож байгаа юм байна гэдэг хүнд асуудал. Энэ нь болохоор одоо
Мэдээж Монголын спорт жоохон манай спорт гэдэг маань Монголын спорт тийм учраас жоохон сөрөг тийм үзэгдүүд байна. Гэхдээ бол яг нь тэмцээн уралдаа сайхан болдгоор болох гэж бодож байна. Ерөнхийдөө яг энэ байдал нөгөө олимпийн бус төрлүүд дээр нэлээд ажиглагддаг ч олимпийн төрлөөр төлөвлөгөө анхаардаг ялцчихгүй илүү дэмжлэгтэй байдаг. Тэгэхээр жижигцүү бүхийн хувьд цаашдаа ямар илүү боломжууд байна? Жижигцүү өөрөө дэлхийд айгуугаа хөгждөг л дөө. Яг яаж хөгжиж байна вэхээр ерөөсөө нийтийн биеийн тамиртал руугаа айгуу анхаарч хүмүүс тэнгэр хичээлдэг. Спортын хоёр чиглэлээр урсгалаа хөгжиж. Гол нь нийтийн биеийн тамирталд хүмүүс нь дасгал хөдөлгөөн гэдэг жижигцүүгээр олж авдаг. Тэр талаар айгуу өндөр хөгжөөд улс орнууд анхаарад хоёр дахь юм бол одоо манайх одоо 2018 оны Азийн тоглолтын спортын төрлөөр орчлоо. Энэ маань нэлээд одоо том зүйл л дээ. Одоо Азийн олимпиад орж ийн гэдэг маань цаашаа энэ спортын бас гэрэлт ирээд нэлээд харагдаж байгаа. Жижигцүү Монгол хөгжөөд за их биш ч гэсэндээ бас баггүй хугацаа өнгөрчлөө. Тэгээд яг энэ хугацаанд ер нь ямар хүмүүс их голтой хичээлээ сонирхож байна. Ялангуяа сүүлийн одоо холимог тулааны төрлийг сонирхож байгаа тамирчид бол энэ төрлөөр хичээлэх зайлшгүй шаардлага байгаанаас олон олж өнгөрсөн тэмцээндээс харагдчихсан. Жижигцгийн бас нэг хөгжиж байгаа бас нэг шалгуур нь холимог тулааны төрөл жижигцгийн тамирчдын айгу давмгайлах байдал гэх юм уу одоо жижигцгээр хичээлж байгаа тамирч нэлээ одоо ялт байгуулах ч юм уу тийм үзэгдлүүд бий болсон. Энэ талаасаа нэлээ тамирчид энэ жижигц рүү орж ирэх. За мөн одоо энэ өөрөө одоо Азийн тоглолтын хөтөлбөрт орсон, дэлхийн наадмын хөтөлбөрт орсон ч гэдэг юм одоо World Games-ийг олимпиад төрлөд наадам байдаг шүү дээ. Тэрний хөтөлбөрт орсон. Ингээд хүмүүс нөө тамирчин талаас хичээлэх нь айгу бас ихсэж эхэлж байна. Ялангуяа Монгол анх бид нарыг жудогийн залуучуудын спортыг Монгол одоо үүсгэгээл манай хэдэн жудогийн найз нар үеийн залуучууд ингээл эхэлж ирсэн. Тэгэл гол жудогийнхаа тамирчтай түшгэлж явж ирсэн. Ерөнхийдөө жудогийн холбоон дээр түшгэлж явсан ийм л холбоо доо. Хүсний ангилуудын та бид бас тодорхой мэдээлэл нөгөөч ямар бүснээс эхлээд аль бүс хүртлээ хэдэн жилийн хугацаа яаж бүсээ ахивал. Монголд бас ингээд одоо олон нийт ч юм уу ингээд жижигцэг аягүй өндөр хөгжиж харж иж магадгүй л дээ. Яг бидний хувьд үнэхээр одоо хүүхдэр байгаа гэж ойлгож байна. Монголд одоо том бүстэй хар бүстэй одоо 2 хүн байна. За бор бүстэй нэг 3 хүн байна. Ягаан бүстэй нэг цаана 6 7 8 хүн байна. За ингээл гадаад байгаа улсууд оролцвол за тэгээд хөгөстэй Монголд одоо гол тэмцээн бол одоо хөгөсний тэмцээн явагдаж байна. Хөгөс гэдэг маань одоо дээр нь 3 бүс байныг ойлгочих хэрэгтэй. Хөгөс гэдэг нь ерөнхийдөө бас яг хөгөс гэдэг маань яг тамирчин хэмжээнд очсон тийм бүс. Таал өөр хар бүстэй юм шүү дээ. Тэгэхээр хар бүсийг авахын тулд ямар хугацаа зарцуулсан яг хар бүс олох мэдээж олон улсын холбооноос энийг яадаг бах те тодорхой шалгуур тавьж. Тэ ер нь хар бүстэй байж хүн актем байгуулах эрхээ авдаг. Одоо клуб байгуулна гэж. Хар бүстэй өөрөө хар бүстэнд бэлдэж эхэлдэг. Манай Монгол Америк Бразилийн багш нарын удирдлагын дор манай клубуд явж ирсэн. Тэгээд одоо 2007 оноос шинэ спортоор хичээллээ гэдэг чинь нэлээд хугацааг үзлээ. Тэгээд өнгөрсөн жил Грект болсон олон сургалтаараа манай багш энэ хар бүсийг болгосон. Энэ багш маань бас өнөөдөр өцгдөр Монголд буулаа. Тэгээд одоо шүүгчийн сургалт зохион байгуулна. Олон улсын шүүгчийн сургалт зохион байгуулна. За мөн одоо энэ клуб дээр бэлтгэл сургалтаа хийж мөн зэрэгдээ багсан тамирчтай бүсийг олох чинь иймэрхүү байдлаар одоо ажилд ирсэн. 2015 Монголын тамирчдын хувьд бол бас энэ амжилттай жил байсан гэж хэлж болох бах. Тэгээд түрүүн бас тад урж ирсэн дэлхийн арга шалгуулах хэмжээнд амжилттай оролцсон гэдэг. 2015 өнгөрсөн онд бол Монгол одоо 40 гаруй медалыг гаднаас авсан байлаа. Тэгээд 2013-15 онд 40 гаруй медаль авч ирсэн. Одоо нийт гаднаас манайх одоо 200 гаруй медаль авцсан гэж явж байна. Энэ олон жилийн хугацаанд. 15 оны хувьд одоо дэлхийн арга шалгуулалт одоо яг шилдэгүүдийн дэлхийн арга шалгуулалт 11 хүн оролцсон байд. Тэндээс одоо Эрхэн Баяр аварга маань алт авлаа. Азаа Арслан маань ахмадын ангилуудад алт авлаа. За тэгээ нийт одоо 6 алт медаль, 1 мөнгөн медаль, 1 хүрэл медаль өрцсөн юм амжилттай ирсэн. За тэгээ Азийн аварга шалгуулалт тэмцээн, Зөв Азийн аварга тэмцээн нэлээд амжилттай оролцлоо. Мөн одоо бүсний ангилгөө дэлхийн аварга шалгуулалт тэмцээн одоо ямар ч бүсний нэг яг жингээр яваад жудо шиг гэсэн үг. Тим жингээр яваад Тайланд болсон, сүүлд болсон дэлхийн аварга тэмцээнээс 2 эмэгтэй тавьчин марш хүрэл медаль артаж одоо дэлхийн ранк нэлээд дээгүүр бичигдэж эхэлж одоо дэлхийн ранк хэлж байгаа одоо ирэх 2017 оны дэлхийн тоглолтод одоо яг тэр ранкараа тамирчид өргөдөж оролцсон. Монголын жижигцэн холбоо олон улсын холбоонд хизээ хэлсэн. За хамтдаа бас хэлжсэн улс орнуудын хөгжил одоогийн байдлаар ямар вэ? Нэг жилийн дотор 40 медаль аавна гэдэг бол зүгээр миний бодож байгаагаар маш өндөр амжилт болов гэж бодож байна. За манайхыг 2007 оноос за 8 он 10 оноос улс орны тэмцээн зохион байгуулсан. 10 оноос бас ерөнхийдөө ингээд жоохон хөгжиж эхэлсэн. За манайх хөгжлийн хувьд ер нь жоохон гайгүй явж байгаа. Гэхдээ юм бол айгүй одоо хөлд орж байгаа хөгжгөл одоо гүйтэл бас нэлээд зай байна. Гүйдэг юм бол улс орнууд ерөнхийдөө анхаарал тахиллаа л дээ. Одоо Казак гэхэд одоо Бразилаас 2 мэрэгжилт аваад нодон жил очиж исэн Азийн тоглолтод орсон улс орнууд айгүй анхаарал тахиллаа. Хятадууд нэлээд анхаарч эхэлжээ. За Солонгос, Японуудын хөгжлөд одоо манайхыг одоо нэлээд орхих тал руугаа болж байна. За ялангуяа Арабын нэгдсэн Эмират улс бол үнэхээр одоо жижигцүүд бол маш том хөрөнгө хийж одоо жижиг зүгээр баг
номер одоо топ спортоо болгож эхэлж байна. 10 жилийн хөтөлбөрт оруулж байна. Цэрэг цагдаагийн өдөрт хичээлэх, аль биесний 2 цаг хичээлэх тийм төрөл болгочлоо. Одоо тийм 530 хар бүстэй барьцаал ажиллаж байна. Одоо эх жил одоо энэ онд 700 болгоно гэж хэлээ. Сая одоо хүүхдүүдийн тэмцээний хүртэл одоо хамгийн олон хүүхдүүд оролцсон тэмцээн гэдэг генсийг бүртгүүлж илээ. Хичээн чинь Арабын нэгдсэн улсын жижигцүүд одоо маш том хөрөнгө оруулалт хийж, маш том зүйлийг хийж байгаа. Сая дэлхийн аваргаар ихэтэл нэг алт 2 мөнгө нэг хүрэл медаль хүртсэн. Спортын хөгжлийн төлөө явж байгаа хүн манад хэр олон байна ер нь? Одоо яг жижигцүүг сонирхож байгаа жижигцүүгээрээ орцсон. Жижигцүүд нэг сар юм уу 3 сар ичгэд ер нь энэ спортоос гарч чаддаг үлдээ хүн. Яг одоо нэг юмд хүн донтно гэдэг шүү дээ. Яг спорт жижигцүүг сарын 3 сар хийчихэд энэ донтдог. Яг энэ шиг жижигцүүгээр хичээлж байгаа хүмүүс эргээд энэ спорт айгуу дэмжих хандлага айгуу их байна. Урагшуулад үзэгч та бүхнийг жижигцүүгийн Монгол улсын 2 удаагийн аварга 2015 оны дэлхийн аварга шалгуулалт хэмжээс хүрэл медаль хүртсэн. За эмэгтэй тамирчдын төлөө бас цэцэгтэй уулзах гэж байна. Би одоо 2014 оны 4 сараас хойш хичээлж байгаа. Жижигцүүхөөр өмнө нь олж удаа хөрөх хичээлдэг байсан. Тэгээд гэр бүлтэй олж байгаа тэгс хугацааны дараа жижигцүү бөхөрөө хичээлээд одоо 2 жилийн үргэлжлэж байна. Дэлхийн аваргатаа бол 2 дахь удаага орсон байгаа. Эхлээд хичээлж эхлэн гутаа 14 оны 4 сараас хичээлж эхлэн гутаад 6 сард нь Америк тулсан дэлхийн аваргад очоод 3 хожоод хүрэл медаль бас мултарсан. Тэгээд энэ жил ерөнхийдөө 15 онд медаль авах гэсэн зорилгоор очоод хүрэл авсан. Улсын аваргад бол 3 дахь удаага оролцож байна. Энэ жил хасах 70 кг-аар. Улсын аваргын өрсөлдөөр ер нь жилийн их тусам нэмэгдэж байна уу? Ямар хөө? Ер нь бол өмнөх жил бол гайгүйсэн. Өнгөрсөн жил жоохон хэцүү чанга болсон. Тэгээд опендо яалтчгүй дээжингийнхаа аврагт хожигдоод мөнгө медаль авсан. Тэгээд энэ жил ер нь бол бүх чиглэлдээ орсон нөгөө опенд төрүүлсэн хүмүүст опендо гайгүй үзэж ирэх авна л гэж бодож байгаа. Жудо барилдаж агаад жижигцүү рүү орж ирэхэд одоо ямар хүндрэл бэрхшээлтэй тал нь юу байв? Аль эсвэл огт хүндрэл бэрхшээлгүй илүү бүр хялбар байсан уу? Ер нь бол жижигцүү хөргөчл хялбар амар байдаг. Одоо жоохон нэг юу гэх юм бол хэцүү тал гэх юм бол жоохон нөгөө нэг одоо энэ жудо хүнд спортоор хичээлдэг байсан хүмүүс фитнест яваад нэг за хөдөлгөөний дутагдлаа арилгая гэж бодоод фитнест явсан ч ерөөсөө тэр юм болохгүй. Тийм болохоор болд эрдэн багш нараа ирээд за би багшаа жижигцүү хийж үзье гэдэгс тэгэл жижигцүү хийгээ 3 хоногийн дараа жижигцүүг улсын аварга болж ирсэн 2014 оны 3 сарын 20-нд болж ирсэн баха. Тэгээ 3 хоногийн дараа жижигцүү улсын аваргад ороод төрүүлээл урамшаал за ерөөсөө би энийгээр явуул зүгээр юм байна. Тэгээд тэгэнгүүтээ яг тэг хөрсөн үн чи 2 сарын дараа болох дэлхийн аваргад нь явна гээл. Тэгээд нэг хөрлөөс мултарчаад жоохон харамсаал тэгжсэн. Гэхдээ бол жижигцүү бол нөгөө нэг бүсний ангиллаар байдаг болохоор яалтчгүй хичээсэн жилээс шалтгаалж хүмүүсийн амжилт нь харагдаж идэв. Дэлхийн дэвжээ ер нь хэр чанга байна? Ер нь бол энэ жил сайн байгаа гайгүй бэртэй байгаа гэж бодоод очиод барилцсан чи яг энэ жил нөгөө нэг 60-аас барилцсан грек хүн алт авсан. Би тэрнтэй зооны аваргын төлөө барилдаад 2 оноо авчаад за ингээл хоцрох байх гэдээдсэн. Жохон тактикийн алдаа буруу хийгээд эдвенжээр
торгуулаар хожигдоо тий ялагдсан тэр хөхөн маань илт аврагын төлөө илт ялж алт авсан хэрвээ тэр хийсэн бол боломж байсан. Тэрэн дээр жоохон харамсал. Гэхдээ 16 онд очиж дагаад их ингэж бодож байгаа. Тийм. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд жижитсу хийдэг хүмүүсийн тоо бол харьцангуй олширч байна гэдгийг бол ярьж байгаа. Тэгээд эмэгтэй тамирчдын хувьд бас ам бүлхэр олоолаа болж чинь хэрхэн нэмэгдэж чинь энгийн хүмүүс их орж ирж гин үү? Эсвэл бол одоо чамтай адилхан жудоо чөлөөт айлын спортын төрөлд дэжсэн эмэгтэйчүүд наашаа орж ирж гин үү? Энэ бэлтгэл энэ төр хийхэд бас бэлтгэл хангагчаас эхлээд тамирчин бол асуудал байдаг штэ. Тэр тал дээр ямар хөө байдлаар яаж зохицуулж байна? Одоохондоо яг жижигцүү ингээд дагж хийгээд идэх хүмүүсийн тоо цөөхөн байгаа. Эмэгтэй Монголдоо бол нэг гарын 5 уранд л багтаж байна да. Тэгээд их хөвчлэн эрэгтэй хүмүүстэйгээ барилдаж бэлтгэлээ хангадаг байгаа. Ер нь бол зүгээр өмнө нь жудоо барилддаггүй байсан хүмүүс ерөнхийдөө анхан шатнтаа суралцаа сонирхоод байдаг болсон. Тийм. 2016 он тавьж байгаа зорилго нь юу вэ? Одоо эсний их наадамдаа төрөл ямар ч улсын арга гайгаа оролцож чинь төрүүлжүүл нэг хідэн тэмцээний ирэх аванда тэр бүгдээ цаашаа зорилго тавиал явчих гэж бодож байгаа. Улсын авраг дээр ер нь яг чиний жинд чиний бүсний ангилалд өрсөлдөгч хэр олон би чинь одоо цэнхэр бүсний ангилалд бага штэ. Цэнхэр бүсний сая дэлхийн аврагт хүрдэл авч ирээд багшаасаа 4 дахь зургаас авсан. Утахгүй ягаан бүсэнд л орно гэсэн. Манай жингийнхэд нөгөө нэг жудоогийн хүүхдүүд орж ирээд амар бяртаа тэгээ жодоогоор барилдах гээд жоохон хэцүү байдаг. Жижигцүү яг хийдэг хүмүүс болохоор паркт ороо барилдчихдаг. Жодоогийнхан босоогоос л тэгээл барилдах гээд байдаг болохоор тэр нь жоохон хэцүү төвхтөө байдаг. Ер нь бол хүчтэй өрсөлдөгч нар байдаг шүү жодоогийн хүүхдүүд. Ер нь гэхдээ нөгөө эмэгтэй хүн ийм тулааны спорт барилдаанаар явхад гоо сайхны үед бол бас эрсдэл их байдаг шүү дээ. Золиос их гардаг. Жижигцүү дээр чи бас урд нь жудоо хийдэг байсан хүн. Жижигцүү болоод хэрэг хоёрын яалгаа эмэгтэй хүн дээр яаж хэлэгдэж жудоогоос илүү гайгүй шүү дээ. Хамаагүй партрын барилдаан хийдэг болохоор бэртэл гэмтэл багтаа гайгүй. Ерөнхийдөө гар хүзүүнд боон гарт өчн тэр утгаараа хүмүүс жоохон хэцүү гэж ойлгодог байх. Үгүй ер нь гайгүй ямар ч эрсдэлгүй спорт хийхэд болно шүү. Тийм. Би ялалтаа сайн хийгээд барилдах юм бол гайгүй. Айгуу төвчээртэй болдог. Гарт өчлөө гэх тэрийг өгөхгүй уддаг ч юм уу. Хоолоонд нь боотлоо гэхэд боолт өгөхгүй уддаг ямар ч гэсэн гүргэр болдог. За эрх амралтын өдрөөр жижигцэн холбооны улсын авраг шалгаруулалт 6 дахь удаагийн тэмцээн Монголын үйлдэл төрчний явлын соёлын төв ордонд болох гэж байгаа. Тэгээд үүнтэй холбоотойгоос Арабын нэгдсэн Эмират улсын жижигцэн холбооны ерөнхий шүүгч Бразил мэргэжилт манай улсад ирээд байгаа юм байна. Та бүхэнтэй уулзъя. За хүрэлцэн танд баярлалаа. Тэгээ Монголд ирсэн зорилго нь бас ямар байгаа л анхудаа ирж гинөө. I'm Alex Paz. Намайг Alex Paz гэдэг би Бразилийн жижигцүгийн хар бүстэй дөрвөн дан олон улсын шүүгч Арабын нэгдсэн Эмиратын жижигцэг холбооны ерөнхий шүүгч Монголын жижигцэг холбооны нарийн бичиг бололт эрдэнэтэй 3-4 жилийн өмнө танилцсан. Тэгээд энэ Монголд ирээс гэсэн хүсэлт олоудаа тавьсан ирж шүүгчдэд семинар тавиарай гэсэн. Тэгээд одоо хатаагаар ирж семинар тавья. Come here in Mongolia. Жижигцэн Бразилаас үзэлтэй. Тэгээд анхаас яаж үсчихсэн бэ? Ер нь бас манай энэ Азийн улсад одоо
the jiu-jitsu started a long time ago. With За яг анх бол яаж эхэлсэн бэ гэхээр Маэда Японоос ирээд Бразилд байхдаа Карлос Грейси жижигцүү заасан байдаг. Тэгээд ерөнхийдөө бол явцсан ингээд дамжиж хөгжсөөр байгаад ерөнхийдөө яг өсрөнгөө яаж хөгжсөн гэхээр 90-ад оны сүүлээр холимог тулаан одоо зурагтаар гарч эхлэнгүүт хүмүүс жижиг биетэй хүн, том биетэй хүнтэй яг адилхан хэмжээний одоо техникийн тусламжтайгаар одоо тулаан хийж барилдаж болоод байгааг босноо улмаас одоо их одоо түгээмэл болж ирсэн хүн болгон сонирхож эхэлсэн. За одоо Америкт бол маш түргэн одоо хөгжсөн. Бразил мэдээж Бразил маш тэмцээн болдог. Америкт хөгжсөн байгаа найз нөхдөд бол айгүй Бразилийн жижигцүүгээр хичээлдэг найз нөхдөд байдаг. Европоос адилхан. За Азад бол одоо дөнгөж хөгжиж эхэлж байгаа. Тэгээ ерөнхийдөө 5 жилийн дараа гэхэд маш том болох баха. Ерөнхийдөө бол маш одоо эрүүл сайн амьдралын хэв маяг бол өгдгөр юуны төрүүгээр онцлогтой баха. Тэгээ өөрөөсөө ихтэй байх, бие зүг авч явах, эрүүл байх те. Тэрийг л их онцолж байна л да. Тэр талыг нь. What I say for the problems, you more confident. I think this. За өргөлөөлөд үзэгч та бүхний Монголын жижигцэн холбооны ажилтан Батэлэгтэй уулзуулын өөрөөс Тамирчин. Тэгээд улсын аваар шалгаруулах тэмцээн энэ жил ер нь хэр цар өрөөтэй болж байна. Мэдээж хэрэг бас нөгөө тодорхой хэмжээ 6-аад жилдээ болж байгаа учраас урд өмнө оролцож исэн оролцогчдын ур чадвар нэмэгдсэн байж таараа үүнийгээ дагаад өрсөлдөө бас ширүүсэх болов уу гэж таамаглаж байна. За өрсөлдөөн бол ширүүн байх болно. За цар өрөө яг 100 гаруй тамирчин арай ихссэн байгаа. Тэгээд энэ жилийн онцлог нь гэвэл мастерс англи дээр маш олон тамирчин бүртгүүлсэн байгаа. Яг цэвэр жижигцүүгээр хичээлж эхэлсэн хүмүүс одоо энэ жилээс тэмцээнд орж эхэлж байгаа. Жижигцүү бол одоо энэ нөгөө тулааны тэр дундаа бүх барилдааны жудо самбч гэдэг юм. Эднэрээс бүр өмнө үссэн гэсэн юм түүх байт юм лээ. Түүхэн дээр нь таас бидэнд нэмэлт мэдээл. За 10-аад оны үед Мицүү Маэда гэдэг одоо жудогийн үүсгэн байгуулагч Канажигөргийн шавь нь одоо Бразил руу цагаачлсан байдаг. Тэр хүн очиод жижигцүү Карлсон Грейси гэдэг хүн заасан байдаг. Тухайн үед жудо маань өөрөө жижигцүү гэдэг нэртэй байсан. Маэдаг явсны дараа жудо болсон. Маэда Бразилд очиход болохоор жудо гэж мэдээг байсан. Тэгээд Бразилд очиод хөгжиж явахдаа ингээд жижигцүүгээр нэрлэдэг. Яг хуу дөрвөн нь бол ингээд тухайн үед ямар байснараа ингээд хөгжөөд явсан. Бас 20-од оны үед Василий Шепков гэдэг одоо Канажигөргийн бас нэг орос шав байдаг. Бас Оросд очиод ингээд сам болоод ингээд хөгжсөн тийм төгөж ийм жижигцүүж одоо сам гэсэн бүх өрсөлдөд энэ бол ийм жижигцүүгээр хичээлсэн хүний бие болоо сэтгэхүй
Ер нь ямархуу онцлогтой байдлаар яаж хөгждөг юм бэ? Жишээлбэл бол одоо жудоогоор хичээлсэн хүний биеийн бүтэц хэлбэр нь чөлөөтөөр хичээлсэн хүний хаас нэг арай өөр гэдэг ч юм ийм ялгаанууд бол спортын төрлөөдөр харагддаг шүү дээ. Хичээлсэн хүн дээрээ тэр жужицучд тий онцлог гэх юм. За би бол хувьдаа бол тэгш хөгждөг гэж боддог. Тэгтээ одоо биеийн гол хэсгээр бол нөгөө хөвтэй барилдаан байнга ажилладаг болохоор гол хэсгээр их чангардаг хөө тий. Монголд энгийн хүн энүүгээр хичээлж байгаа одоо тоо хэрхэн өөрчлөгдөж байна? Улсын авраг шалгаруулах тэмцээн зүгээр энгийн тэтгэнээр хичээлдэг хүмүүс оролцох бүрэн боломжтой байсан. Энэ жилийн улсын аврагт бол одоо хичээлэх хэсэгт маш их орж байгаа цагаан бүсны ангилалд. Тэгээд ерөнхийдөө бас энэ бүхий бас онцлогийг бас одоо тэр хичээлсэн нь үзүүлэх байхаа. Ер нь нөгөө бүснийх нь ангиллаар эсвэл насных нь ангиллаар аваад үзэхэд аль ангиллалд нь илүү олон оролцогчтой байна. За Монголд бол ер нь цэнгэр бүсний ангилалд маш өрсөлдөөнтэй болдог. Тэгээ одоо тэгтээ цагаан бүсний яг одоо 3-аас 2 жил хичээлсэн жүжигцгээр хичээлсэн хүмүүс одоо хоорондоо өрсөлдөнө. Маш их уран барилтаанууд гарна. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. За Монголын жужицугийн тамирчид 2015 онд бас төв болоод дэлхийн хэмжээний том тэмцээнээс нийтдээ 40 гаруй медаль авсан юм сайхан амжилтыг үзүүлсэн жил болсон байна. 2016 онд ч гэсэн олон тэмцээн оролдоон тэр дундаа бас Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг Азийн элсний наадам за цаашлаад Азийн наадам төрөл одоо хөтөлбөрт нь багтсан байгаа маань. Тэгэхээр энэ төрлөөр бол манай тамирчид амжилт цаашид үзүүлэх бүрэн боломжтойг харуулж байна. Тэгээд улсын авраг шалгаруулах тэмцээн нь бол 3 ангилал буюу өсвөрнаас за насанд хүрэгчид мастерс гэсэн ангиллаар явагдаж байгаа. Нийтдээ бараг 300 орчим тамирчин оролцож байгаа гэсэн мэдээллийг бол Алтан их сурвалж өгч байна. Тэгээд сүүлийн үед бас манай залуучууд монголчууд бас холимог тулааныг нэлээд сонирхох болсон. Тэгэхээр холимог тулааны тамирчин бол бас зайлшгүй жужицугээр хичээлдэг байх шаардлагатай байдаг. Тэр утгаараас жужицу сонирхогч энгийн иргэдийн тоо бол бас өдрөөс өдөрт өсөж байна гэсэн мэдээллийг өгч байна. За нэмэлт цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар жужицу тэр дундаа Монголын жужицугийн ертөнцид болж байгаа үйл явдлыг та бүхэнд хүргэлээ хамт сонгогдсонд баярлалаа.